амт юм байсан гэдэг. За тэгээд нэг онцлог үйл явдлыг нь ярил л да. За тэгээ энэ онцлог үйл явдал нь болохоор нэг өдөр тэгсэн юм билээ, нөгөө амьд хэл барьж ирэх хэрэгтэй байна. Амьд хэл барьж иж одоо нөгөө ямар тактикаар дуулах гэдэг яах гэдэг их гэдэг тийм энэ мемийг нь одоо олж авах юм аа гэд маш их ярилцсан байх нь л дээ. Тэгээд Андар Батайжсэндээ өөрийнхөө одоо цэргүүдэд амьд хэл олцлох хэрэгтэй гэж маш олон даалгаврууд өгч ирсэн. Гэтэ амьд хэл барьж чадахгүй байсан байхгүй. Тэгсэн чинь нэг удаа эргүүлэр явж байхад ч юм уу яг нөгөө окоо харагдахгүй. Тэгсэн чинь тэндээс нэг юм гарч ирээл ингээл дурамдаал хашгаар бол юм нэмлээд байна гэж байгаа байхгүй. Тэгээд яг энийг харснаа за одоо л энэ нөгөө амьд хэл байх боломж чинь шүүгээд тэгээ нөгөө хамт явж исэн харуул маруул бүгднийг мотон хөвтүүлээ тэнд нь чимээг орхон гутлаа чимээ гарахгүйгээд гутлаа хүртэл тайлаад тэгээд хөл нөцсөн тийш мүлгэж байгаа байхгүй. Мүлгэж явсаар хагаад ард нь очисон чинь өөрөөс нь бүр маш том биетэй тим Япон байгаа байхгүй. Тэгэл араас нь шууд байцлаж аваад тэгэл нөгөөтгөө зуралдаал нөгөө цохолцоо л өстой илгэрүүн цохол нүүрлүүн цохол дарах гад утсан чинь нөгөөт нь яа харахгүй том биетэй дээр нь гарч ирээд хоолойг нь багалцуудаад боогоод тэгээд манай хаа очиж эндээ нөгөө нагаан бууга цэнгэлцсэн байж таараад тэгээд боолгоод ухаан алдадгийн даваан дээр буугаа суулж агаад буутаад тэгээд унгаасан байгаа байхгүй. Тэгсэн чинь буун дуулгуунгууд араас нөгөө харуулууд нь бүгдээр гүгд гэсэн баг. За нөгөө нэг амьд хэл барих хэрэгтэй байсан. Энэ удаад чадсангүй дээ гэдгсэн чинь нөгөө нөхрийн тэмдэглээд байсан цаас. Тэрийг нь хараад тэгээд цаанаас нөгөө цүнхийг нь онгоолгоод үтсэн чинь тэр үед Монголын аримд байхгүй яг тэр доргонд Монголын тал тэр хэсэг тулдааныг 100,000 масштабтай гэдэг үлүүдээ тийм том газрын зургаар ингээд хэмжээд хийцэн маш нарийн юм судалгаатай байгалийнхын газрын зураг. Тэгээд хаана юм өндөрлөгийн хаана оков нууцлалаа хийхин хаана халахвчтай юм энэ болгоныг тэмдэглэсэн маш юм чухал газрын зураг гарч ирсэн. Тэр нь бүр амьд хэл байтугай дайны хувь заяаг өөрчилсөн тийм юу байгаа байхгүй. Олц байгаа байхгүй тий. За бүгдээрээ хамтдаа сая сонслоо тий. За тэгээд энэ нь болохоор Од Мөндрийн Адр Анир нэвтрүүлгээр бүгд найрамдах Монгол ард улсын Гарамгай Баатар ил дандрын тухай одоо нэвтрүүлгийг бэлдэж хүргэсэн байна. Тэгээд яг энэ нэвтрүүлэг донд онцлог үйл явдал буюу бүр түүхэндээ бодит кейсийн талаар сая ярьлаа тий. Энэ болохоор дайны үед Японы тэр цэрэг нэг хайрцагын 100,000-ны масштабтай байр зүүн зургийг ашиглаж тэнд одоо тий дайныхын тактикийг газрын гадаргын хэлбрээс нь хамаараа тактика боловсруулсан тухай энд яг бодит жишээг ярьлаа л да бодит кейсийг ярьлаа. За энэ яг юу хэлж ийн вэ гэвэл за яг одоо геодезийн мэрэгчлэр суралцж байгаа тий 1 2 3 дугаар курсэд за 4 дугаар курсэд ч байсан бол яг геодезийн мэрэгчлэр суралцж байгаа оюутнууд за яг гараад бид юу хийх юм бэ? Гараад яг хаана ажиллах юм бэ гэдэг тал дээр итгэл үнэмшилгүй явж байгаа бол за бидний сурж байгаа энэ геодезийн шинжилгээ ухаан гэдэг чинь бүр дайны хэмжээнд тий дайны тактикийг өөрчлөх хэмжээнд асар чухал ач холбогдолтой мэрэгжил гэдгийг харуулж байна. Тэгэхээр геодезийн инженер болоод төгссөний дараагаар та бүхэн тий Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэмжээнд ажиллаж болох нь Батлан хамгааллын яам, Жанжин штаб, хил хамгаалах ерөнхий газар гэдэг энэ том одоо тий дайны хэмжээнд яригдах, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах энэ том стратегитэй холбоотой ажлыг бид нар хийж чаддаг байх нь тий. Тэгэхээр 1,100,000-ны масштабтай байр зүүн зургийг боловсруулна гэдэг чинь ямар үндсэнтэй ажил болохыг яг энэ бодит жишээн дээр болно гэж ярьж байна. Тэгэхээр 1,100,000-ны масштабтай байр зүүн зураг гэдэг бол өөрөө тий 1 см-т 1000 метрийг багтааж тий масштаблаж яг тэр газрын гадаргын бодит байдлыг ингээд зургалж байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр бодит байдал дээр л яах нь вэ гэхээр дайны хэмжээний стратегийн төлөвлөлтүүдийг хийнэ гэсэн. Тэгэхээр энэ чухал техник, энэ чухал чадвар, энэ чухал шинжилгээ ухааныг эзэмшиж байна гэдэг чинь бол та бүхэнд гараад ажиллах маш их тийм том өргөн боломж байна гэдгийг бас хэлээ. Тэгээд байр зүүн зураг бол уран зураг биш. Байр зүүн зураг бол яг газрын гадаргын үнэн бодит яг одоо байгаа л зураглал. Тэгэхээр энийг бол тактикийн хэмжээнд тий бүр дайны төвшөнд тактикийн хэмжээнд ашиглах боломжтой гэсэн үг. Тэгэхээр та бүхэн үргэлжлүүлэн маш их идэвхтэй суралцаарай. Тэгээд мөн гараад бас зөвхөн нэг скэн зөвлөлт хязгаарлагдахгүйгээр өөрсдийнхөө одоо зорилгыг алсны харааг бас хол тавиарай гэж хэлмээрээ. За ингээд бүгдээрэнд нь амжилт хүсье. Хичээлээ сайн хийгээрэй.